Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны дагаас баасан гарагийн 20 цаг 10 минутаас хүргэж байгаа хоолболтол хов зогоо оройтой шашуур нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 31-ний даваа гарагийн дугаар шударгад бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Амийн найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар аригтай хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуултаа энэ дахиад зарлагдсан байна. За мөн сайхан амьдрах орчин хүн бүрт хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн юмдаар M-design тавилгын төлөөр хамтран ажиллаж байна. За бэлцүүхнүүдтэй өчиг мэндийг хүргэе. За бүгдэнд нь 3 сарын сүүлийн өдрийн мэндийг хүргье. 3 сарын 31 болчихжээ. Одоо ингээд хавар шүү дээ. Тэг ингээд хавар болсон шүү дээ. Дуулаараад эхэлсэн шүү4 дээ. сарын 8-нд гэвэл ханшны. Тийм үү. Гэтэ энэ цасмаснаас бүрэн хайлаг болно шүү дээ, тий. Харин тийм лээ. Тэгээ жоохон сайн уг нэх гоё дулаарснаа бас жоохон цасмас шуураад тэгээ жоохон энэ наст унчлаа. Хаврын яг гоё хавар байгаадсэн чинь жоохон тийм болоо явчлаа. За их шашуу нэвтрүүлгийн 3 сарын сүүлийн байдлаар 386 дахь дугаар хүрч байгаа юм байна. Удахгүй 400 ирэх нэ. Тийм 400 үрээд арай 500 ирэхгүй дуусах юм одоо ойлоо. Тийм байна тий. За өнөөдөр танилцуулга алдартай товчхон дурдъя. За өнөөдөр яг одоо Солонгос нэр хүнд нийт өсч явж байгаа залуу жүжигчин Хоо Намжууны тухай ярилцахаар бэлдсэн. За түүнийг үзэгчд маань Sweet Tom 2 зурлаар нас сайн мэдэх бах. За мөн одоо бол энэ гей залуусын хамгийн дуртай алдартай нас тодорхойд байгаа гинэ. Тийм үү. Тэгэхээр гей залуус маань өөрөө бол давхан байгаа сте. Дажууллаа. Тий. Гоё залуу. За тэгвэл энэ сонирхолтой залуугийн талаар мэдээллийг сонсох нэ. За миний өнөөдөр ярих гэж байгаа алдартай болохоор Cuba Gooding гэдэг залууг танилцуулах гэж байна. За Boys in the Hood, Jerry Maguire гэл та маш олон кинонд ер нь бол гол дүр бүтээсэн дээ. Хөвчлэн бас инэдмийн төрөлд бас тоглож байдаг юм залуу байгаа. Таньч нь үү? Мэд штэ. Энэ залууг танилцуулна. За тэгсэн энэ залуу бидний бодож байгаа шиг бас амьдралтай бас биш юм аа. Шал өөрийн. Тэгэхээр энэ залууг танилцуулна. Кинон дээр бол их л тийм инээдтэй хөөрхөн дүрхтэй гэдэг штэ. Амьдрал дээр бас тэгээд бараал нөхөр юм байна л та тий. Ямар юм да. Өндөг удаа би одоо ажууд нь лав арай зогсож ирсэн юм шиг ярьж өгөн заяа. За. За Баккуба Марк Гудин гэдэг нэртэй 1968 оны 1-р сарын 2-нд төрсөн. Одоо 57 настай юм билэ. Америкийн жүжигчин Boys in the Hood 1991 оны кинонд болохоор Сталисийн дүр тоглосноор дараа нь болохоор Jerry Maguire кинонд сүлд мөн би одын дүрийг бүтээснээр сайн мэдэх баг. Яг энэ дүрийг бүтээснээр болохоор Оскарын шилдэг эрэхтэй туслах дүрийн шагналыг бас хүртэж чадсан байдаг. Ягаад энэ кино их алдартай юм бэ гэдгсэн чинь энэ кинон дээр Show me the money гэж хэлдэг. Энэ үг нь их алдартай гинэ. Энэ үгийг хэлснээр илүү олонд хүрсэн гэх юм уу. Одоо ч гэсэн хэлэгддэг юм үг юм байлээ. Ингээ 1990 оны үед бол хойлоодод алдартай болсон олон хүнд урсан уран бүтээлүүдэд дүр бүтээжсэн энэ хүмүүс айгүйх мэддэг юм байна. За тэгэхээр бага насны хувьд бол Нью-Йорк хотын Бронкс хотод бол төрсэн. Ээж Шерли Салливан болохоор дуучин байсан. Аав нь ч гэсэн бас Cuba Gooding болохоор Main гэдэг хамтлагийн Soul хамтлагийн гоцлол дуучин байсан буюу хоёулаа урлагийн хүмүүс юм билээ. Тийм ээ. Тэгээ хоёулаа дуучтай байсан. За тэгээ дөрөв хүүхэдтэй айлын одоо нэг хүүхэд нь бол төрсэн. Тэгээ бага насны хөвчлэн Лос Анжелест бол өнгөрүүлсэн байдаг. За нөгөө аав нь хамтлагт байсан учраас уран бүтээл хийх гээл байнга ийш тэшээг нүүж явдаг байсан учраас ерөнхийдөө Лос Анжелесийн бараг бүхэл хороолуудад очсон гэж бол нүүц цугаал ингээл яваад идэг байсан. За өвөө нь одоо аавынх нь аав нь буюу өвөө нь Дадли болохоор Гудинг нь Барбадос гаралтай хүн байсан гинэ. Тэгээ ингээ хойгоол. За 1972 онд тусан чи аавынх нь нөгөө хөгжмийн хамтлаг болох нь болохоор Everybody Plays the Pool гэдэг дуу гаргасны дараа түүний гэр бүл болохоор Нью-Йоркоос Лос Анжелес руу яг бүр нүүсэн байна. Ингээд 6 нас хүрэхэд нь аав нь гэр бүлээ орхиод юу явахаар шийдсэн, салахаар шийдээд тэгээ энэ нь одоо өөрийнхөө амьдралд маш том сөрөг нөлөө үзүүлсэн. Гэдэг чинь аав ээж нь бол хамт ингээ байхдаа зүгээр байсан. Тэгээ ээж нь болохоор 4 хүүхдүүдээ ганцаараа ингэж өсгөх өртөлхөөс ээж байсан буюу гэрийн бараал харж чадхал болж эхэлж байгаа юм л да. Маш завгүй байсан гэсэн. За ингээд North Hollywood High School-д сурч байсан байдаг. Тэгээ сургуультаа болохоор маш анхааралтай багш нарыгаа хэлж байгааг нэлээ ингээ анхааралтай сонсож чимээгүй сууж идэг юм хөлтөсөн. Сахилга баттай буюу өмүүлээд энэ тэрүүгээр яваад идэггүй. Харин хобби нь болохоор гадуур сургуулиасаа гадуур идэгсэн гэр хобби нь бүжгэлдэг байсан, жүжиглдэг байсан, илтгэх авьяастай байсан гэж ер нь бол хүмүүстэй ингэж илтгэх байсан. Тэгээд богино хугацаанд бол ер нь бүжигчин хийдэг байсан. Жүжигчин болохоос өмнө бас гайгүй сайхан бүжигчин байсан юм билээ шүү. За тэгээд рэпер Lionel Richie-гийн All Night Long гэдэг дууны клипэд нь хүртэл бүжиглж ингэж гарч ирсэн юм. Ер нь энийгээр л анх хүн танигдсан гэсэн. За тэгээд шашны их сонио. Яасан гэсэн чи багада Японы шашны соёл болох Сокогаке гэдэг ийм бурхны шашны урсгалыг тагсан. Японч дотроо маш олон юм шашны урсгалтай байна шүү дээ. Энэ болохоор Сокогаке гэдэг бурхны шашин юм бэлээ. Энэ нь амьдралынханд философт нөлөөсөн гэж ярьдаг буюу одоо манай буддын шашинтай их төстэй юм уу да гэж харсан. Гэтэ энэ хүн ганцаараа шүтжсэн мэт гэр бүлээр шүтжсэн. Өөрөө ганцаараа. Гэр бүл нь болохоор арай өөр шашинтай
байсан байлээ. За тэгээд энэ нөлөөгөөр яасан гэхээр яг хэцүү байсан тэр бага нас аавын орон зайн дутагдал гэдэг хүүхдүүд аягүй хэцүү байсан юм билээ л дээ. За тэгээд олон нүүдэл суудалчийн хүмүүсийг аягүй хэцүү болгодог гинэ. Амьдралын хэм маяг нь өөрчлөлттэй байдаг. Тэгэл ингээл нэг газараа дасгаал ядаж байгаа дахиад нэг ачих газар очивол ингээд байдаг байсан. Тэр нь хэцүү байсан. Тэгээд ээжийнхээ хүмүүжил өөрийнхөө хичээл зүтгэлээр тэр хойлоодын оргил бол хүрч чадсан байдаг. За 13 настайдаа болохоор христчин болсон гэж ярьдаг. Гэтэ одоо бол эргээд Японыхаа шашныг бол шүтдэг юм билээ. За тэгээ ахлах сургуулийнхаа жилүүдэд Куба жүжиглэх, бүжиглэх сонирхол нь илүү болж ирсэн. Тэгээ сургуулийнхаа урлагийн үзлэг гэж ярьдаг да. Урлагийн үзлэгт бол маш идэвхтэй оролцдог байсан маа. Тэгээ өөрийгөө болохоор эрч хүчтэй, хөдөлгөөнтэй байдлаараа олонний анхаарлыг нэлээд татдаг тийм хүүхдээсэн. Энэ нь бол ерөнхийдөө өөрийгөө л ирээдүйн карьертай бэлдээдсэн юм билээ. Жүжиглэх авьяасаа л илүү хөгжүүлээд байсан гэсэн. За тэгээд өсвөр наснаасаа ахуулаад Куба яг нэг хэсгийн хугацаанд бол маш сайн бүжигчин гэж явагддаг байсан. Ингээ 1984 оны Лос Анжелес хотод болсон зуны олимпийн хаалт ёслол болохоор алдарт дуучин Lionel Richie-ийн All Night Long дууны хөгжмийн клипэнд нь бүжиглж ийсэн. Энэ түүний одоо нэг томоохон тайзан дээр гарч ирсэн хамгийн анхны турших нь болж ирсэн билээ. Маш том тайзан дээр гарч ирсэн. За энэ үдэн түнд урлагийн салбарт ажиллах ямар гэдгийг те яаж ажиллах ёстой гэдэг ойлголтыг өгөөд за би юу н жүжигчин болол их гоё юм байна гэдэг бодлыг эндээс авсан гэж ярьж байгаа. Ингээд ахлах сургуулаа төгсөнгүүтээ Япон руу ер нь их сонирхолтой. Сонирхол нь Япон руу юм байлаа. Ягаад тэгэхээр 3 жилийн турш Японы тулааны урлаг суралцсан өөрөө. Тэгээ жүжиглэх урлагтаа бас давхар хандуулж ирсэн буюу нөгөө кинон дээрээ тоглоход гүйж яриагаал тулааны урлагтаа хэсэг гарахт нь өөрт нь их төхөн болсон юм байлаа. За тэгээ жуниорын карьер нь бол оргил, уналт, эргээд сэргэлт бүхий Холливуудын маш сонирхолтой төвүүд нэг гэж ярьдаг. Яг жүжигчнийхээ замлыг болохоор 1980-ад оны сүүлээс яг аль биесээр эхэлсэн. Тэгээд 80-ад оны сүүлээс эхлэнгүүт яг 10 жилийн турш тасралтгүй одоо туслах дүрд ч юм уу тий хаана л жүжиглэх боломж тийш ингэж явсаар хагаад 90-ад онд бол яг оргилдоо хүрч исэн. Дараа нь янз бүрийн сорилтуудтай тулгарсан ба. Энэ нас өөрөөс нь шалтгааллах асар том саад бэрхшээл зөндөл болон байсан юм лээ л дээ. 86 онд болохоор Better Days нэртэй телевизийн одоо богино юм цувралд анх удаа тоглосон байдаг юм байна. Ингээд дараа нь 88 онд болохоор Coming to Africa Америка кинонд жижиг туслах дүрд гараад дэлгэцэн дээр бол анх удаа ингэ гарч ирчихсэн байдаг. Яг алдарт хүрсэн кино нь юу юм бэ гэдгсэн чи Boys and the Hood гэдэг кино 1991 оны кино олон нийтэд бол өөрийг нь таниулсан дүр байгаа юм л да. Энэ дүр дээр юу гэж гардаг юм гэхээр сайн хүмүүжлэлтэй, ухаалаг, өнгөт арьстай нэг хүүгийн талаар л харуулж байгаа. 91 он гэхэр чинь нэг арьс өнгөний үзэл бас байсан. Тэгэл өнгөт арьстай хүмүүсийг бол ерөнхийдөө бол муу хүмүүстэй дандаа л буруу зүрх юм хийж яадаг. Тэгэхээр энэ дүрийг л арай өөрөөр гаргаж ирсэн юм байна. За тэгээд энэ кино нь болохоор өнгөт арьстай Америк залуусын амьдралыг нь боддоор их харуулж өгсөн. Тэгэхээр гоё юм билээ. Тэгээ үгдийн гудамжинд яаж өсдөг, амьдрал нь ямар байдгийг, тэр одоо тэмцэл нь яаж хүрнэ гэдгийг яг боддоор нь харуулсан. Ийм учраас шүүмжлэгчдээс нэлээд өндөр үнэлгээ бас ингэж авч ирсэн байт юм билээ. За тэгээд дараагийнх нь Том Крузийн хамт тоглосон кино байгаа юм л да. Jerry Maguire гэдэг кино 1996 оны кино юм билээ. Энэ болохоор NFL-ийн тоглогчийн дүрд бүтээсэн нөгөө хөл бөмбөг тоглолтын тоглогчийн дүрд бүтээсэн байдаг. За тэгээд энэ киноны хамгийн гол хэсэг нь болохоор Show Me the Money гэдэг хүмүүр нь pop соёлын нэг хэсэг болсон гэж үздэг юм билээ. Одоо нэг киноны гол нэг үгүүд идэг шүү дээ. Яг тэр үгнэл бол таарсан. Тэгээд 97 онд Оскарын шагналыг шилдэг туслах хэрэгтэй дүрийн шагналаар энэ киногоос авч чадсан. За оргил үеийн карьераа энэ киногоос баталж чадсан гэж хүмүүс үздэг юм байна. За амьдралчид танилцуулаад үргэлжлүүлье. Сайхан амьдрах орчин хүмүүст хамгийн загварлаж чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдар эм дизайн тавилгын төлбөр. За илүү олон хүнд сайхан амьдрах орчин бий болох үүднээс 17 жилийн туршлага дээр үндэслэн олон улсаас хамгийн сүүлийн үеийн загварлаг чанартай тавилгыг хамгийн хэм дунаар хэрэглэгчтэй хүргэдэг. За энийг бол маш олон сонголттой байдаг. Та гэрээ тохижуулахад хэрэгтэй бүх зүйлсийг 6 салбар дэлгүүрээс сонгож авах боломжтой. Хамгийн гол нь салбар бүр нь өөр өөртөө онцлогдохоос гадна өөр бүтээгдэхүүнд байна. За бодин гэхэд сая 900 сая төгрөгнөөс ор 1 сая төгрөгнөөс гээд за ер нь бол та том өргөө 4 сая 4.5 саяар тий хангалттай тохижуулж байгаа юм билээ тий олон улсын эрүүл ахуй аюулгүй стандартыг хангасан байгаль дээлтэй нэг дороос гэрээ бүтэн тохижуулмууд бол худалдаад авчин хэрэглээний лизинг төлбөрийн олон нөхцөлтэй тавилгаас захиалчиж болно. За энтрийн үйлчлэгээс үзүүлдэг юм билээ зөвлөгөө авчиж болох нь тавилгын салбарт бол нийт 17 жилийн турш ажиллаж байгаа юм туршлагатай хамт олон байдаг байна. Одоо ингээ өрн дулаан цаг ирэхээр хүмүүс гэртээ засвар идэг бүх тавилга сэлтэй бас өөрчилдөг учраас их олон юмар эргээд авахгүй нэг 6 салбараар нь орчвол бараг бүх юм авчих юм болоо да гэж бодсон шүү дээ. За тэгээд эм дизайн брэнд нь олон улсын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн борлуулдаг гэдгээ баталгаа болгох гэрчлэгээнүүд байдаг учраас та бүх хүмүүс очиод гэрчлэгээ
бичлэгийг нь үзэж хараад авах боломжтой юм билээ. Ханаас ахын гэхээр хаан улдуургийн бишэл тавилгын эхтлгүүрийн Б1-ийн 6 А6 тасагт нь байгаа. Холбогдох утасны дугаар 9688 9688 60 93 90 20 65 28 гэсэн дугаарлал холбогдороо. Сошиал хаяг нь болохоор MD Science Brands гэдэг хаягаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан сайхан амьдрах орчин хүмүүст хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүний хамгийн юмдаар MD Science тавилгын дэлгүүр байлаа. Баярлалаа. За ингээд үргэлжлүүлэн. За уналт нь ихэлсэн 2000-ад оны үед яг уналт нь эхэлж байгаа юм. Амжилттай эхэлсэн тэр карьер нь болохоор дараа нь хит хөнгөн инээдмийн кинонууд нь бол эхэлсэн л дээ. Snow Dog, Spot Trip, Day Camp гэдэг тогсон шүүмжлэгчдээ сөрөг үнэлгээ авч эхэлсэн. Яагаад тэгэхээр одоо түүний нэр хүнд нь баг зэрэг буурч эхэлсэн маа. Инээдмийн кино тоглох нь хүмүүс ч дургүй байсан юм болоо да. За тэгээд юу гэж шүүмжилж ирсэн гэхээр Оскар авсан жүжигчинд ийм кино зохихгүй штэ. Яагаад нэг юм тэнэгдүү сонин дөрвгээд байгаа юм бэ гэд хийхэн шүүмжилж ирсэн байдаг. За тэгээд тэр үеийн карьер нь болохоор Оскарын дараах уруудлын жишээ гэж яригддаг буюу хүмүүс ер нь Холливуд дахь тэгдэг гинэ. Одоо ингээд лаг ингээ Оскар авчих штэ. Хамгийн ихний карьерийнхаа их үедээ Оскар авчвал тэрийн дараа тоглосон кинонуудаас уруудж эхэлдэг гин. Тэр угаас юм тогтцсон юм байдаг учраас тэр нь л байсан юм болов. Орилоос ер нь бол доошлждаг юм шиг. Тийм ундаг гинэ дараагийнх дөрүүд нь жоохон уналттай байх гэдэг гэсэн. За тэгээ эргийн эрэлт нь болохоор O.J. Simpson-ы дүрийг бүтээж нэр хүндээ дахиж сэргээсэн байдаг. Тэгээ энэ киногоор болохоор Эми алтан бөмбөрцөгт бол нэр дэвшсэн байдаг. O.J. Simpson Америк хөл бөмбөг одоо сонирхдаг бүх хүмүүс бол таних баг. Гэхдээ хамгийн гол нь гэмт хэрэгтэн болоод бол дууссан энэ хүн. Эхнэрээ хөнөөсөн. За тэгээд анхны кино тоглохоос гадна өөрөө найруулах сонирхолтой болж эхэлсэн. За тэгээд анхны найруулгын киногоо болохоор 2018 оны 10 сарын 5-нд нээлттэй хийсэн байдаг. За тэгээд 2018 оны 3 сарын 3-нд Gooding ITV and Daddy Saturday Night шоуны 100 дахь ангид одоо чочин хөтлөгчөөс оролцсон байдаг. За театр дууны шоунд бол оролцож байсан. Маш олон шоунд оролцож байсан билээ. Зарим кинон дээр бол продюсероор ажиллаж байсан. Олон талын авьяастай гэдгээр хүмүүс нэлээд үнэлдэг. Гэхдээ алдар нэрээ яг тэр чигт нь ингээд авч явах нь хэцүү гэдгийг түүний карьер тод харуулсан буюу одоо ингээд би уналтын хэсгийг ярьж өгөх гээд байгаа юм. За Cuba Gooding Jr. 1994 онд өөрийн дунд сургуулийн сургуулиасаа найзлж байсан найз бүсгүй болох Сара Карпертэй гэрэлсэн байдаг. Тэгэд 20 гаруй жилийн туршид амьдарсан ч гэсэндээ 2014 онд аль биесээр салсан юм байлээ. Тэгэд аль биесээр 2017 онд яг гэрлэлтэд дуусгасан буюу салхна гэдэг шүүхээр ороод шийдэгдсэн гэсэн. Хосууд дундаасаа 3 хүүхэдтэй. За том хүүхэд нь бол одоо зохиолч, продюсер болсон байдаг. Дунд хүүхэд нь болохоор жүжигч юм билээ. 96 онд төрсөн. Харин баг охиныхоо хувийн амьдралыг олонний анхаарлаас их хол байлгадаг. Юу ийдгийн одоо хідэн онд төрсөн хідэн настай гэдэг юм мэдэхгүй юм билээ. Маш их нуудаг. За өмнө нь Лос Анжелес, Нью-Йорк, Малибу зэрэг газарт амьдарч байсан. Тэгээд дотны найз нөхдийнх нь дийлийнх нь угаасаа л урлагийн салбарынхан байт юм билээ. Жишээ нь одоо хамгийн сайн найз гэсэн чинь Том Круз. Хамгийн сайн найз гэж боддог юм байна. Яадаг тэгээд олон жил төхөрлөж байгаа юм найзууд. За буйны ажил бас хийнэ хийн. 2006 онд Gooding олон одоо склероз гэж байгаа талаар мэдлэгийг дэвшлүүлэх чиглэлээр хийсэн ажил Америкийн мэдрэл судал энэ мэдрэлийн чиглэл гаралтай нэг юм өвч юм шиг үлээ. Мэдрэл судлалын актемас мэдрэл судлалын олон нийтийн онлайн шагналыг бас хүртэж чадсан байдаг. За тэгвэл яагаад одоо уналт нь ирсэн юм бэ гэдгийгсэн бидний мэдж байгаа жүжигчин тийм амир одоо юу гин цэвэр нэр төртөө яваагүй бэлгийн гэмт хэрэг гэх юм уу тийм ээ энэ гэмт хэрэгт маш олон удаа өртөж байхад олон удаа үйлцэн л бол таарсан өөрөө баталсан л та. За карьерийн сүүлийн үеийн хамгийн маргаантай гэсэн бол түүний хууль эрх зүйн асуудлууд нь болдгийг ялцчихгүй. Ялангуяа бэлгийн дарамттай холбоотой гомдлууд араараас ирж эхэлсэн. Энэ түүний нэр хүндийг бол одоо шалгаар нэг л баг болгоцсон юм билээ л дээ. 2019 оны 6 сарын 3-нд 13-нд болохоор Gooding Нью-Йорк хотод байх нэг баарнд үл таних эмэгтэй хүүхэнд шууд очиж хурж бадсан байдаг. Одоо ингээ баар нэгэл баахан хүмүүс сууждаг штеп. Тэнгүүт нь шууд одоо яа тий хараа таалагдсан юм байсан. Очингуудаа шууд ингээ базаад авсан. Ууяас айх тэр хэрэг. Тий энэ нь одоо эхнийх нь л юм болчих юм л та ингээ хүрсэн. Тэгээд энэ хэргийнхээ улмаас шүүхэд өвдөгдөд 3 дугаар зэргийн хүчирхийлэл үлдсэн, бэлгийн хүчирхийлэл үлдсэн гэхээр ял сонссон байдаг. Ингээ 10 сарын 10-нд түүнийг бэлгийн хүчирхийлэл хүртсэн гэсэн нэмэлт зүйл ингээ дахиад ялгалсан байдаг. Энэ яс ингээ тэгсэн 2019 онд хамгийн ихнийх нь одоо ингээ гомдол гарчлаа штеп. Энэ гомдлын дараа 30 гаруй эмэгтэй ахиад гомдол гаргасан. Oh my god. Хүү 30. Аха. Хүшээ тэгвэл ер нь ингээд энэ тэнд хөхвазаа явчихдаг байсан юм хаашаа. Би бас жоохон согтуу мохтуу байгаал тийм ээ ууж дэл явахаараа хиний чамаагүй өгзийг байс очиж бацаж аваад хиний чамаагүй хөх ингээл бацчихдаг төрлийн төхөр юм болоод байгаа гэж бодсон. Тэгээд бүр ингээд одоо бэлгийн хүчирхийлэл үйлдсэн эсвэл ингээд бол ингээд гар янз бүр юм байгаал болтой тий. Тэгээд 30 гаруй эмэгтэй ахаад араас ингээ гомдол Гарангуутаа жуниорыг бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдүүлсэн маа. За тэр гомдлууд нь болохоор 2000 хэд оноос ихсэн гэхээр 2003 оноос ихсэн гинэ. 2003 оноос эхлээд 2019 оны хооронд болсон үйл явдлуудтай нь холбоотой байдаг. Энэ хаана үлдэгдэл гэхээр ихэвчлэн Нью-Йорк, Лос Анжелес зэрэг хотуудын бар, клуб, ресторан зэрэг олон нийтийн газар дандаа болох юм.
олон хүн бужигнж байгаа юм газар л үлдээд Ер нь жоохон согтчхоор л нэг тийм донтой болоод явчихсан. тэргүүл юм болоо даа л гэж бодсон. За тэгээд 3 хэрэг үйлснийхээ төлөө аль бие ёсоор буруутгажсэн. За тус бүр нөгөө хүчирхийлэлд нь өртсөн 3 дахь 3 дугаар зэргийн тийм ээ бэлгийн хүчирхийлэл үйлсэн гэх үндслээр бүгдийг нь буруутгасан байт юм байлаа. Тэгсэн чинь 2020 оны 8 сар авиасан нэг юм их тийм гүйдингийг 2013 он Нью-Йорк хотод өөрийг нь хүчирхийлсэн гэдэг хахад шүүгд хандсан. Бүр ингээд нөгөөдөн бүр хитрээд явчихж байгаа юм л та. За тэгсэн 2023 оны 6 сарын 6-нд эвлэрлэлийн тохиролцоонд хүрсэн буюу мөнгө төгрөгөд шийдчихшил болсон доо. 2013 төгс тий 10 жилийн дараа эвлэрээд байгаа. 10 жилийн дараа эвлэрсэн л гэсэн үг тий. Тэгээд эвлэрж яхахыг бодоход өөрөө хүлээн зөвшөөрсөн л болж таарад байна. Хэрвээ бурууг байсан бол шүүхтэлцээд ин чинь боо юм болно шүү дээ. За тэгтээ ингэж одоо мөнгө төгрөгөн дээр тохиролцоонд хүрснийхаа дараа гүйдингийн өмгөөлөгчд нь юу гэж хэлдэг юу гэж хэлсэн гэхээр тэр эмэгтэйтэй анхандаа олын өвч тохиролцсон шүү дээ. Хоорондоо зөвшөлтсөөд тэрнийхээ үндсэн дээр энэ хоёр бэлгийн харилцаанд орсон гэж нотолсон. Тэгээд дараа нь болохоор тэр эмэгтэй сүүлд нь бүр ингэж ярьжсэн гинэ. Йоо би ингээд амар алдартай юм од хүнтэй бэлгийн харилцаанд орсон шүү дээ гэд бусдад өнгөрч гайхуулж ярьжсэн гэдгийг нь хүртэл баталсан л гээд байгаа юм. Тэгтээ мөнгө өгсөн. Талууд хоорондоо тохиролцсон ба. За ингээ 20 оны 8 дугаар сард шүүх хуралдаан болоод Кубик Гүдэн Жуниорыг өмгөөлөгчд зарим хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан гэсэндээ шүүхээс энэ хүсэлтийг бүгдийг нь няцаасан байдаг. За 22 оны 4 дугаар сард тэр нэг эмэгтэй зүү бусаар хүрсэн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. За хууль эрх зүйн тохиролцоонд хүрсэн байна. За энэ нь тодорхой хугацаанд хууль зөрчөөгүй тохиолдолд хэрэг хэрэгсэхгүй болох нөхцөлтэй байсан буюу тэнцэн харгалзах ял нэг өсөндө өгч байгаа юм л да. Тэнцэн харгалзах ялтай байх хугацаанд ахиж нөгөө эмэгтэйчүүдийн бид хаа хамаагүй хүрсэн тохиолдолд энэ хүчингүй болох юм байсан. За эргүүгийн эргүүдээс гадна Куба Гүдэн Жуниорын эсрэг хэд хэд иргэний хэмжил бас гаргасан байт юм байна. Яасан гэдэг гисэн жишээлбэл нэг эмэгтэй 20 онд түүнийг 2013 онд Нью-Йорк хотын жижиг бодол бэлгийн хүчирхийлэл үйлцэн гэдэг хэмжлэл бас ингээд гаргасан байдаг. Гэхдээ энэ хэрэг шүүхийн шатанд үргэлжилж байгаа юм билээ. Тэр 2013 онд тэгэхээр хоёр эмэгтэй гаргачаад нэг нь бол шийдвүүлчихэд нэг нь шийдвүүлж чадаагүй ингээд яваад байгаа гэсэн. Тэр одоо шүүхийн шатанд үргэлжлээд явж байгаа буюу энэ хэрэг одоо яг хаач гадаг нь мэддэхгүй маш нууц байдалд явж байгаа юм байна. За 24 оны 2 сарын 26-нд хөгжмийн продюсер Родни Джонс, Шон Компс шүү дээ тий. Эний эсрэг бэлгийн хүчирхийллийн хэрэгээр бас давхар дуудагдсан юм билээ. Ер нь одоо Шон Компстай хамт бас шүүгдээд ингээд явж байгаа нөхөр юм болоо гэж бодсон. Яахын гэхээр одоо энэ Гүдинг тэр Родни Джонсын бийт нь зөвшөөрлгүйгээр хүрсэн тэгээ нөгөө эмзэг газрууд нь ингээд тэмтэрсэн, хүрсэн, илсэн юм байна. Тэгээ энээсээ болоод 2024 оны 3 сарын 26-нд Джонсын энэ хэмжлэлд нь өөрчлөлт оруулаад Гүдингийг болохоор Шон Компсын хамтран хариуцагч арнаас татцсан буюу Шон Компстай хамт одоо ингээд ирээгүй хэрэг үүсгэхэд явж байгаа юм байна. Тэгэхээр одоо арай шийдэгдэж амжаагүй юм тий. Тийм, шийдэгдэж амжаагүй хоёр хэрэг явж байна буюу. Тэгээ одоо нөө сүүл нэхэмжлэл гаргадаг хүн нь бол эрэгтэй хүн шүү дээ. Тийм, одоо наад хүн ч одоо миний бид хамаа намгүй хүрсэн тэгээд намайг ингээд илт таалаад ингэсэн ингээд Шон Компс ирэх ч одоо дэлхийд даяарлалт явж л байна л та. Тэгээ нөгөө хохирогчд нь нэмэгдээд ингээд явж идэл араас нь одоо хариуцагчд хамтран хариуцагчд гэдэг хүмүүсээс араас татагдчих эхэлж байна. Энд дээр нь Кубик Гүдинг бас оролцсон явж байна. Тэр одоо яг аль талдаа гарах юм мэдэхгүй байна. Одоо 2013 оны тэр нэг эмэгтэй хүчирхийллийн хэрэг нь бол нэлээд нууц байдалтай шүүх хурал нь яваад идэг. Гэтэл энэ 24 оны хэрэг бол хязгаар шийдэгдэх юм бомт. Гэх мэдчлэн байж байна. Одоо ингээд намжин байдалтай буюу шүүхээр л явсан л байдалтай байна да. Орж гараал эхнийхээ хэрэгүүдийг арай гэж нэг цэгцтэй байж талаараарийнх нь хэрэгүүд нь сөхөгдсөн байдалтай л явж байна. Тийм байна. Би бас яг хувийн мэдээлэл харсан чинь 2018 онд Нью-Йорк Манхэттенд тэр нөгөө Night Club-д эмэгтэй зөөгчийг хүчээр барьж авч урал дээр нүнсэн гэсэн тийм хүн бас санагдаж байна. Тэрийг бол хүлээн зөвшөөрөөгүй л гин л дээ. Тэгсэн тэрийг хүнлэнгийн гэрч айгүй олон байсан юм билээ. Тэгээд тийч нөгөө Night Club учраас маш олон хүмүүс эндээ сууж байгаа шүү дээ. Ядж байгаа тэгээд энэ ер нь олон нийтийн нүдэн дээр л хамаагүй л хүн барьж аваад идэв юм байна. Хичээ зоохгүйгээр. Тэгээд сонирхолтой Night-д чинь нөгөө яг ингээд олуулаа байгаа мөртлөө сайн хардгуу тэг яг тэр юм гэрэлтэй тийм ингээд анивчаад идэв шүү дээ. Ер нь зөөгч нарыг тиймээс нэг наа чинь би ганц удаа биш юм билээ. Ер нь зөөгч нарыг барьж аваад өмсчдөг ч юм уу, хүүхэнд нь ч юм уу, өгзөнд нь одоо нэг хажуугаар нь зөөгч явахаар өгзрүү ингээ алгаддаг шүү дээ. Гэх мэтчлийн юм бол олон л удаа үйлдсэн юм билээ. Гол нь нөгөө зөөгч нар нь л яхав гомдол санал гаргахгүй л яваад байгаа болохоос биш. Гэтэл одоо энэ 30 гаруй эмэгтэй хэрэг одоо хаашаа шийдэгдгийг те бэлгийн хүчирхийлэл буюу хоёр нь бол яг бэлгийн хүчирхийлэлд хүрсэн гэдгээ баталчаад байна. Үлдсэн тэр 28 нь бол нөгөө биедэн зөвшөөрлөгүй хүрсэн гэдэг ангиллаар л явах гэдэг. Гэтэ тэр чинь биедэн зөвшөөрлөгүй хүрсэн ч гэсэн хүчирхийлэл авчаад байна л да. 3 дахь зэрэг гэж яваад байна. Хөхийг нь очоод бацаад авчиж чинь. Тамаг угаасаа зөвшөөрлөө хүрч болохгүй шүү дээ. Харин тийм.
Тэгээд л бодсон шүү дээ. Ер нь жоохон согтохороо тэгээд алтарн төрсөн болохоор эмэгтэй хүмүүс яаж чадахгүй одоо баг үгүй гэхгүй л гин гэж бодоод байна. Тийм л юм билүү. Одоо би алдартай гэдэг юм ахта сонин те. Уг нь яг жүжигчнийхээ талаас бол карьер мундаг карьертай юм шүү дээ. Тийм. Гэтэл энэ хэрэгүүд нь араасаа гарч ирээд ерөөхдөө уналтанд орсон. Одоо бол нэг тийм юм нэг кино байхгүй. За дээрэс нь одоо ёстой дайран дээр давс гихчээр Шон Компостой холбогдчихлоо. Тэгэхээр нүүдээр актер үдшилэг инээ тэрэ дээр нь оролцоод ингээ явж исэн гэсэн үг. Яг одоогийн байдлаар нэг л хохирогч гарч ирсэн байна. Араас нь хичнээн хүнж гэсэн энэ үнийг буруутгаад гараад ирэх юм аа. Мэдхгүй л байл л да. Нэмэгдээд гараад ирэх юм аа. Тийм ийм хуугаж донтой хүмүүстэй тааржилаа юм гэж донтой хүмүүс идэв. Манайд ч бас иймэрхүү үйл явдлууд зүгээр байхад илж чалаад юм бас сонь мэдрэл мод хүмүүс идэв тий. Тийм шүү дээ. Годрын явж явах чинь гүйж ирээд нэг бол араас ингээ цохож авч юм бол юу болчихвоо гэж бодтол. Тэгэхээр бас хэцүү. За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн алтартан руу орцгоё. За дараагийн алтартан маань Хоо Намжун гэдэг залуухан жүжигчний тухай харин за энэ жүжигч маань юу нэг секси гэдгээр алдартай гинэ. За тэгээд Sweet Home киног манайхан мэдэх байхаа энэ суурлын 2 дугаар суралт нь дүр бүтээснээр үзэгчдэд өөрийгөө тодорхой хэмжээнд таниулж чадсан 1993 оны 6 сар төрсөн 31 настай залуу жүжигч байх нэ. Метр 80 см өндөр. За бага насных мөрөөлөөс ихтэй танилцуулъя. За ихэр юм байна. Өөрөө ах дороо нэг дүүтэй. Дүү нь өөрөөс нь өөрх нь хэлж байгаа манлай дүү надаас илүү тийм гоё бие хаатай өндөр тийм залуу байдгаа гэсэн мэлээ. Тэгээ одоо хүмүүст л ингэсэн байна л да. Ихэр гэхээр үгүй одоо тэгээ өөртөө чинь сууж болохгүй дүүтэй чинь болохгүй сууя л гэсэн юм шиг байна. Тэгсэн айлын үнтэй суу хүүхдтэй болцоо гэжэлээ. Оройцоо. Одоо айлын оройцоо л гэж байна. За тэгээ аав нь газар тариал эрхэлдэг ус учраас бүр бага хоосоо газар тариал ингээ ажил хийж үзсэн. Тэгээ хар багын мөрөөдөл нь хөл өмгийн тамирчин болох юм уу эсвэл алдартай хүн болох байсан. За тэгээ нэг зүйл нэг сони байлаа хүүхд байхасаа үхээс айдаг байсан гинэ. Тэгээ ерөөсөө ингээд заримдаа бүр унтаж чаддгүйсэн. Унтаад ингээд өглөөс үхсэн байхаа гэж бодоод. Тэгээ цэцэрлэг тахта амтан үхээд арьсаа үлдээдэг, харин хүн өхвөл нэр үлдээдэг гэсэн юм текстийг дэвтэр дээрээ бичсэн юм. Бүр жоох махтаа цэцэрлэг тахта. Тэгээ тэр үгэнд бүр ингээд үнэхээр өөрт нь үнэн санагдаад би ерөөсөө алдартай хүн болоод өөрийнхөө нэрийг ингэж дуурсгаж үлдээнэ гэсэн юм зорилготой байсан байна цэцэрлэгээс. Амтаа арьсаа үлдээгээд хүн нэр хүндээ үлдээдэг гэсэн. Нэрээ мөнгөлнө гэсэн. Тийм. Тэгэхээр би алдартай болоод те нэр хүндээ үлдээгээд одоо нэрэл мөнгөлнө л гэсэн юм өрөөдөлт болсон гэсэн үг. За тэгээ бага хот нь хүн бүр хөгжимд дуртай одоо эргэн тойрны хүн болгоно л ингээл хөгжим сонирхдаг те хөгжим тоглож байгаа хүн идэг гэж боддог гэсэн. Тэгээ жүжигчин залууч гэсэн өөрөө хөгжим тоглож байгаа хүн идэг харагддаг гэсэн өөрт нь. Тийм учраас хөгжим ер нь бол урлаг талтаа тийм хөгжмийн талын хүн болъё гэж боддог гэсэн. Гэхдээ яг нарийн тэр хөгжмийн тухай бол хэлэг байлээ. Нилээ хайж үзсэн. Уг нь одоо жишээлбэл гитарчин болон ч гэдэг бөмбөрчин болон ч гэдэг юм те. Тиймэрхүү нарийн юм бол яриаг өмшгөл ямар ч хөгжим тал руугаа сонирхолтой байсан. Тэгээд 10 жилийн сурагч байхдаа найзуудтайгаа энэ тэнд ерөөсөө зугаалж явдггүй байсан гинэ. Уг нь ингээл одоо догбог идэд ч юм уу караокед ороод тиймэрхүү зүйл байх штэ те. Тэгсэн ямар ч тийм зураг байдгүй. Яа тэгэхээр өөрийнхөө нөө ирээдүг бодоод бүр багасаа л дэчэл намаа хийгээл бэлтгэл хийдэг байсан. Тэгээд хэрвээ найзуудтайгаа тоглох бол найзуудтайгаа тэр одоо бэлтгэл хийж байгаа газраа ингээд дуудаад тэгээд ингээ хичээл номоо хийнгээ найзуудтайгаа тоглох гэсэн гэж. 3-4 зэрэг амжилтдаг байж үү те. Гэхдээ найзууд нь бол хажуугаар нүгэ чи ингэж хичээлээ гэдэг ямар айлгтаа үр дүн гарахгүй л байж та гэж жоохон бас ийм үзүүртөө хэлдэг байсан. За гисэтэй ч хөгжим сурах явдал нь нэг л бүтэлгүй байгаад байсан. Тэгээ сүүлдээ нэг танилахаа зөвлөгөөд дагаад за ер нь одоо хөгжим бол нэг л бүтэхгүй юм шиг байна. Жүжигчин болвол яадаг юм бол тоо гэж бодсон. Тэгээ яг жүжигчин болно гэж бол багаасаа мөрөөдөд исэн бол байхгүй. Алдартай болно гэж бодсон. Тэгээ хөгжим талдаа л алдартай болно гэж бодоодсэн чинь эсрэгээрээ жүжигчин болохоор ингээд шийдвэрийг гаргасан гэсэн. За тэгсэн жүжиглж эхлэхэд эргэн тойрны хүмүүс ер нь магтсан гинэ. Үгүй чи ер нь их ажиг жүжиглэж байгаа юм шүү дээ гэж хэлсэн. Харин хөгжим тоглож байхад нь бол хинч тэгжилж чаддгүй байсан. Онцгүй л байж дээ. 3 жилийн турш зайлуул хичээсэн юм шиг үлээ хөгжим. Хөгжимч болно гэл. Тэгээд өөрөө ч гэсэн тийм өөртөө итгэлгүй эргэн тойрны хүмүүстэй үгүй чи юу давтаа ингээ удаа гэхээр би хөгжимч болох гэж байгаа гэж тэгээд ерөөсө хэлдэг байсан нэ. Тэгээд шимээгүй л ингээ байдаг гэсэн. Харин жүжиглэхийн давуу тал нь одоо жишээл нэг 10,000 удаа жүжиглэлээ гэхэд тэрнээс ядаж нэг жүжиглэлт нь өөрт нь таалагддаг гэж. Тийм учраас нэг үлдэх юмтай гэх юм. Тийм л юм аа тий. Тийм тэгээд 10 жилийн сурагч байхдаа айхтар алдартай бол байгаагүй гэсэн. Тэгээд үгүй гэхдээ өөрөөх нь хэлж байгаа. Үгүй яг тэгээд Мерсерийн бас бэлэг ирцэн л байдаг гэсэн гэж шүү дээ. Тэр одоо тэг алдартай байгаагүй. Гэтэ Мерсер ирнэ. Тийм л юм шиг байна. Танд бас ирдэг өснө гэж.
ирнэ. За. Тэгэл алдартай л байсан гэсэн үг шүү дээ. За дараагийн баримтанд таалагддаг эмэгтэйг танилцуулъя. За яг ийм төрлийн одоо гадаад үзмжийн хамар нүндэр ч гэдэм үү давхраа тануудтай гэдэг ийм нарийн байх үнэ. Гадаад дүр талаас бол зүгээр л ингээл янз янз л байна. Тэгээд ихэвчлэн одоо нэг дотоод хүндэн дурлдаг юм уу да. Тэгээд өөрөөр нь хэлж байгаа хэрвээ би тэр одоо ямар нэг эмэгтэй дурлсан бол тэр эмэгтэй миний хувьд хорвоо дэлхий тэр хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэж байгаа. Тэр нэг яг тийм гэсэн нарийн байхгүй тэгэл янз л байдаг юм шиг л та сонирхол нь. Одоо уулзж үзэж байгаа л дотоод сэтгэлүүх яриа хөрөө нийлээл сонирхол нэгдээл ингээл явуулдаг. Нэг дурлжвал тэр хүүхэн яг өөр хүн царай мутаа харагдсан ч надад бол хамгийн үзэсгэлэнтэй. Тэгээ ер нь хайртай хүндээ хүн тэгдэгтэй тий. Тийм шүү дээ. Нэг муу харагддаг шүү дээ. Хайртай хүндээ яг бус хүний нүдээр нэг амжиг матар ээж болно л тоо. Гэтэ тэр чи яг хайртай хүн ихээр нөгөө миний нүдээр хардаг ч болоосаа гэдэг юм. Манай энэ ч жоо үзлийн байгаа. Гэтэ би хайртай гэж хэлж хайртай шүү дээ. Хороогийн хамгийн сайхан залуу хамгийн сайхан бүсгүй л болдог шүү дээ. Ингэж хэлэх юмнууд бас байдаг л да. Манай хүн яг тийм царайлаг биш л дээ. Гэтэ надтай айгүй гоё гэж нэг иймэрхүү л ярьдаг болохоос шүү дээ. Өө энэ ч жоохон царай муутай юм уу? Гэтэ яг гэдэг тийм чи арайч тийм зайх юм энэ гэж хэлдэггүй арайч бас. За дараагийн баримтанд загас шиг уруултай залуу гэж хэлэгддэг. За анх харахад нэг юу гэдэг загас шиг уруултай. За ямар загас гэдгийг бодохгүй л жигээ. Анх харахад нэг тийм хүүтэн харагддаг гинэ. Нэг тийм ийм хүмүүс үүдэж штэ дөхөж очиж нэг яриа тийм ширүүн дүртэй яриа өдөхөд жоох ингээд эвгүй ч юм уу те халгамаар тиймэрхүү харагддаг. Гэхдээ дотн танилцаад ирэх юм бол хийгдүүтэй залуу гэж штэ. Хүүтэн загас шигтэй. Нэр тийм ээ те нүд нь нөгөө юм дахраагүй юм зураасан болохоор жоохон ширүүн дүү харцтай. Харин тийм би бас жоохон ширүүн дүү дүртэй байна гэж хэлсэн. Тийм байна тийм. Тэгээ гадаад дүр төрхийн хувьд өөрх нь хэлж байгаагаар би уг нь өөрийгөө ээжтэйгээ адилхан гэж боддог боловч намайг хүмүүс аавтайгаа л адилхан гэж хэлээд байдаг. Тэгээ би бодвол аавгаа дурсан юм билүү дээ гэж хэлсэн. За мөн өөгүй тун цэвэрхэн цав цагаан арьстай. Тэгээд байгалаас заяагдсан ямар нэгэн засвар ороогүй хамартай гинэ. Би яг хамрыг бодчихсон. Ямар өндөр хамартай юм бэ гэд. Байгалаас заяагдсан л гэж шүү дээ. За тэгээ уруулынх нь үзүүр ээжигээ дуурайгаад инээмсэглэхэд нь их сэтгэл татам харагдуулдаг буюу пенотон түүнийг дэвүүр загас шиг уралтай гэж хэлдэг юм байна. За дэвүүр загас чинь нөгөө нямодор гардаг штеп. Цэцэрлэгийн багш болоод ингээ нуруун дээр ингээ яваад нэс. Тэр чи яг ингээ дээшээгээ ингээ харуулж чаар чи инээж байгаа арай өөр харагддаг юм байна. Нэг доороо царай нэг инээдтэй царайтай залтай. Тийм. Инээж байгаа нэг хөөрдөм харагддаг загас гэж. Би бол дээрэс нь л нөгөө ингээ явж байгааг нь хараадсэн чинь инээж байгаа нэг иймэрхүү царайтай гэсэн үг үү? Тийм. Инээж байгаа нь чи уруул нэг харин тийм инээж байгаа нь. Энийг шүүд амын хараад байна л да. Тийм төстэй л гэсэн үг юм байна. За тэгээд их хурц сайхан ирүүтэй. Тий. Би энэ одоо шиг ирүүтэй гэж Солонгосоос л орчуулад байгаа шүү. Би ч одоо энэ залууг нэгтгэж ирүү мөрөг нь үзээд хурц мурцыг шалгацсан ч биш. За тэгээ хүмүүс түүнийг тоглоомын төв киноны үүдтэй төстэй гэдэг юм билэ. Нэг копи гэдэг чинь. Тийм. Нэрэж тийм юм. Яг тэр нэг ирүүнийхэн тэр нэг хурц шүү ирүүн л хэлээд байгаа шүү гэлээ. Тэгээ өөрөө болохоор намайг хүмүүс чонтой зүрлэхэд их гоё ятгаа л гэж хэлж. Чонл гэж дуудуулмаар байдаг даа л гэж. Чонл гэж дуудуулмаар байдаг юм шиг байна. За тэгээ дуу хоолойны хувьд бол тун баргил хоолойтой хүмүүс түүний дуу хоолойг амьдралын ядрыг киноны энхата төстэй гэж дүгндэг гинэ. Тэгээд энэ хоолойг сонсвол ер нь жоохон баргил дуу хоолойтой юм залуу байлаа. За дараагийн баримт нь энэ жилийн хамгийн секси залуу гэж шүү дээ. За 25 оны юу? 24 оны юу? Тий 25 оных. 2019 онд кинон тоглож өвчний гараа эхлүүлсэн. Тэгээд олонний анхаарлыг татаж ихсэн тэр 2023 оны нээлттэйсэн Sweet Home зурлын 2 дугаар улиралтанд тоглоод ер нь хүмүүст өөргөө таниулж эхэлсэн байлаа. Тэгээд бүр их алдартай болсон тэр өнгөрсөн онд цацагдсан Your Honor гэдэг улаан ангид кинонд тоглоод за энэ уран бүтээл Ким Сан-хёг гэдэг энэ сөрөг дүрийн их хурц ширүүн залуугийн дүрийг бүтээсэн. Тэгээд энэ дүрийг бүтээснээрээ олонний бас магтаал цаашаалыг хүртээд за одоо бол ерөөсө гол дүрийн маш олон саналууд ирж байгаа. За тэгээд аргагүй л дээ энэ киног үзвэл тийм тун секси имижтэй. Сүрхий залуугийн дүр бүтээсэн. Тэгээд тэр яг ямар хэсэг нь өөртнийг одоо хүмүүс таниулаад нэг хэр байнд усанд орж байгаа юм байна. За тэгээд шалдан л усанд орно л доо. За тэгээд уцаар яриад ингээд дээшээ хараад нэг аваа маваа гаргаад ч гэнэ мэдгүй. Юу дээ гэж байгаа. Тэгжлээ яриад л шүү дээ. Би тэрээсийг нь үзсэнгүй л дээ. Ямар тач зургийг харсан чинь ингээд байнд урцсан. Тэгээд уцаар яриад дээшгээ тэр нэг хурц ширүү өрөөнд гараад байгаа бол таа. Тэгээд л уцаар ярахтаа л нэг аваа маваа гаргасан байж яасан ч юм дээ. Тэгээд уснасаа гарч ирэхдээ тэр нуруунд их гоё харагдсан гэж байна. Лаг битээ залуу шүү дээ угаасаа. Ингээл секси залуугаар тодорцсон юм шиг шүү За дээ. үнэхээр гоё. Яг нөгөө нэг бүх юм таарсан ч гэдэг шиг тий. Тийм л юм байна л да. Тэр аваагийн сонсё доо. Ямар аваа гаргаад тэгээ алдартай уулсан л гэж юм. Тэгээд тэр бичлэгийг хүмүүс их хайж үздэг гинэ. Ялангуяа тэр нурууных нь булчин л их секси харагдсан гэж байна. Одоо энэ жилдээ бол их секси залуугаар нэлэгдэж байгаа сурагтай шүү.
Тийм ээ нөө би хан гоё юм. Яаж одоо хин чи яахаа байсан дөө гэдэг. Тийм л байна гэж үг. За хэрэгтэй хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулалтаа энэ дахиад зарлагдсан байна. Та 16.5 хүртэлх өндөр хуудигаар хадгаламжаа нийлгээд сар бүр хосоороо гадаадд аялах эрх 1 харилцагч, 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагч, за мөн сүүлийн 4 хооронд таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болох аяны хугацаанд тодорох юм байна. Нийтдээ тодорох 703 харилцагчдын нэг нь жилийн эцэс супер урамшуул болох 100 сая төгрөгийн эзэн болдог. За аян гэдэг өнөөдөр хэлээ байна. Аян мэт аяны мараад 2025 оны 3 сарын 1-ээс 12 сарын 30-ны хооронд орчин нэгний хооронд үргэлжлэнэ. За 2024 оны супер урамшуул буюу 100 сая эзнэр Сэлэнгэ аймгийн Малчаах тодорсогны хотод иргэдийн эхлэлүүр салбарт нь очоод данс нэлгээл хадгаламж нэлгээдтэй азтан болсон юм шүү. Тийм нэг удаа нийлгээл эн чинь болоо шүү дээ. Дахин банкн дээр хийх шаардлага байхгүй. Тэгээ хүний хувьд бас их өндөр шүү дээ. 16.5 гэдэг чинь маш өндөр. За тэгэхээр энэ өндөр хүүтэйгээр хадгаламжуудаас сонгож авах юм. За жишээ нь та шинээр хадгаламжаа нээлгээд нэг бол хадгаламжаа сунгасан, хадгаламжиндаа орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамдаа урамшууллын нэг эрх аваад энэ урамшуулалд нь оролцоол ингэж яваад байна гэсэн. Тэгэхээр олон эрхтэй байх тусмал хожих магадлал нь өндөр болчихно тийм ээ. За хаяг байршлын хувьд Эрдэнэт, Дархан болон Улаанбаатар хотын салбаруудаар үйлчлүүлэх боломжтой. Холбогдох хуцсны дугаар нь 70 техник 70 10 техник гэсэн дугаар байна. Сошиал хаяг нь болохоор 100 сая Ариг банк цэг эмэн гэж орж болох нь мөн Ариг банк эмэн гэдэг харахаар гараад ирэх нэ. За баярлалаа хамтран ажилласан аригтай хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулалт дахиад зарлагдсан байна. Баярлалаа. За өршлөлөө хобби сонирхлын тухай хэрэг. За бүх төрлийн дасгал дуртай. За тэр дундаа фитнес их дуртай гинэ. Тэгээ 10 жилдээж биеийн тамирын хичээлд хамгийн дуртай байсан. За фитнес дээр очоод одоо юу гэдэг тэдийг өргөн тэдэн килограммыг өргөн гэж хэлдэг юм байна. За одоо бид нар ч очингуудаа тэдийг өргөн гэдэг ингээл захиалаад байдаг шүү дээ. Тийм тэгсэн чинь энэ залуу болохоор фитнесийнх нь багш нь зааж өгсөний дагуу тэгээ шууд байгаан л өргөждөг гэж. Тэгэхээр хипер танхитэл бололтой шүү дээ. Тэр нөгөө нэг юу хэлээ их чинь нэг юм төмөр хийгээд өргөддөг шүү дээ тий. Тэрэн дээр чинь бол тэр өмнөх хүн бараг хитийгч өргөжсэн ардаас нь суугаар бүр дийлдэг шүү дээ. Яаж дийлэхгүй баг магаас нэг хамаагүй шууд ингээд өргөөл хаана тэр килограмм хин чи тааруулж тавьсан тэрийг нь өргөө авчдаг юм шиг шүү дээ. Оо за. Эксперт нэхэдэл юм шиг байна. За тэгээ ер нь бол дасгал хийх нь өөрийнх нь яг гол хобби. Уран бүтээлд сая нэг одоо тэг нэг нүцгэлсэн чи хүмүүс тэр нүцгэлснийг таалагдсан бол одоо бас тутан нүцгэлүүл дарах чинь. За одоо тайл гэх ямар ч кино үзсэн байнга одоо орох болсон байнга нүцгэлээд байгаа учраас байнгын бэлтгэлтэй байх гээд орой болгон дасгал хөдлөө хийж унтдаг гэж байна. Тэгэхгүй бол болохгүй байна. Тийм шүү дээ ямар таргалчлалтай явж штэ тий. Нэг тайлсан чи гүрзэн. Та нар тайл гэсэн аа. Би болчонгаа бүр өргөжүүлсэн гэд 3 гүзэд олцсон байж байгаа. 6 болчонгаа 3 болгоцсон баха. Хоол унданд их дуртай юм байлээ. Нэг нүцгэснээс хойш одоо дасгал хөдлөөл хийгээд гүгээд байгаа юм шиг штэ. Яг хэцүү юм байна. За тэгээ гэртээ өөрөө хооллоо хийгээд идчихдэг. Эцэгтэй ч гэсэн бас хоол хийж өгдөг. Гэхдээ аав ээжтэй хоол хийж өгөхөөс өмнө 3 удаа наан нөөрөө туршиж үзээд найз нөхдөдөө дуудаж амтлуулад ингээ шалгалт хийсний эцэст ээж аваартай хийж өгдөг. За тэгээ тэр хоолыг нь амталж байгаа найзуудын хувьд бол зайлшгүй хоол хийж чаддаг хүмүүс юм уу? Нэг тийм амтнавтын сайн амтлаад байгаа юм бол байдаг гэж найзууд. Гоё байна л гэж. Гоё байна л гэд идэддэг үгүй чи наа чи яг зүгээр байна уу гэх. Тэгэхээр гоё байна л гэд идэддэг гэж. За тэгээд өөрөг нь хэлж байгаагаар хэр баргийн хоолыг бол амттай ээждэг. Тэгээд угаасаа стрессээ амттай хоол идэнгээ найзуудтайгаа ярьж гаргадаг гинэ. Тэгээд хамгийн дуртай сэтгэл хөдлөлийн хувьд ямарваа нэгэн зүйлийг өхөөрдөг сэтгэл хөдлөл их таалагддаг гэж байна. Өхөөрдгөө. Тийм. Энэ сэтгэл хөдлөл чинь хүртэл энэ таалагддаг гэж ялгаад яриад байдаг юм шүү дээ тэр чинь. Тийм үү. Би ч одоо ер нь бол хамгийн их таалагддаг сэтгэл хөдлөл маань одоо юу яах юм бэ гэж. Энэ их юм уу? Инээх юм да тий. Тэгэхдээ инээгч бас нэг 50 байх юм уу? 50 байх ч одоо сэтгэл хөдлөлтөд орох уу? Ямар сэтгэл хөдлөхгүй байгаа. Юу ч яахгүй зүгээр. Эм гөлийцэн байх үед гоё. Одоо уйлах, уурлах, шаналлах, зоох одоо ямарваа нэг одоо хүүхдчүүд юм уу нохооч өхөөрдөг тиймэрхүү сэтгэл хөдлөл өөрт нь таалагддаг тийм мэдрэмж гинэ. За тэгээд шавж хороог бол гараараа ерөөсөө зүг зүгээр бариад авчихна. Могоог бол барахгүй байгаа гэж байна. Тийм мэдлэр тий. Могоо надтай холбо. Би зааж өгье. Та могооноос айдгүй юм. Гүү шүү. Тийм үү. Юу ясна юу хүртэй гэж. Эвгүй нэгүүлтэй хүүтэн. Гэтэ яг юунаас яах гэж. Өөрөө могоо надаас л айж байгаа шүү дээ. Яаж үдсэж мангар том би идэхгүй ингээ барьцсан байхаар могоо л айж байгаа бах. Үгүй могоо чи ихчээд хатаж матгуул яах. Үгүй хордоо хоргоо гэдэг байгаа дээ. Тэгээ тэрийг та яаж ялгаж мэдхий? Үгүй тэгээ хоргоог л барьсан шүү дээ. Тэрийг та өөрөө ялгаа мэдчихтэй юм уу? Үгүй. Тэгээд хэмэдтэй. Тэр айгу. Манад нөгөө энд юу ирсэн шүү дээ.
могооны нөгөө нэг циркийн үзүүлбэр хийрсэн байхгүй юу? Тэд дандаа хоргүй могоонууд гээд том жижигээс нах болоо бүгдийг авчирсан. Тэгээд бас сонирхол юм барьж үзье гэж юу? Мэдгээр надад бол могооныг барьж үзэхэрэг санагдчих шүү дээ. Тэгээд ер нь ганц айдаг зүйл нь бол энэ могойл юм байна. За дараагийн баримт нь амьдралдаа мэдэрч байсан хамгийн хажирхалтай зүйлийнхээ тухай суулцсан байлаа. За энэ жүжигчин маань нэг өдөр өвөө эмээгээд очиж хонжээ. За тэгээд жүжигчин маань өмнө нь ерөөсөө сүнсэнд ч юм уу даруулж байсан сүнс мөс бол харж байгаагүй. За тэгээд нойрон дунд нь хин нэг ингээл гэрх нь хаалгад одоо хонхыг нь цохиолгоо юм чимээ дуулцгнэ. Яг ерөөс ингээ тасралтгүй дуурайдсан юм. Тэгээ гайхаа боссон чинь орой нэг 2 цаг юм уу 3 цаг болжсэн гэж нүүрийн. Тэгээ үүдэнд нь наагац их хамаатных нь одоо ихчтэй хамаатныхаа дүүнэр ингээ ирцэн л намжууна хаалга тайлаа намжуун хаалга тайлгаа л орлоодсэн юм үүдэн дээр. Бөөндөө орлоодсан юм зэрэг. Тэгээ гайхаалгүй одоо юу болсон юм болоо гэдгөө та хэд ч одоо яагаад ийм орой өвөг энэ дэрж байгаа юм бэ гэд. Тэгээ хаалга нээх гэсэн чинь тэр хаалга нээгдэггүйсэн минь. Тэгээ гайхаа нөө хаалга нэхэ зогсчихсон чинь ардаас нь өвөө нь гү чи наана юу хийж байгаа юм бэ гэж дуудаад тэгээ эргээ харах мөчөд нөгөө хаалга зохиодсон дууч минь гинт алхуулсан гэж сарнаад зүүдэлсэн юм. Мэдгүй. Тэгээ өвөө нөхөө чи очиж унтаа юу хийж явж байгаа хөөхтэй гэ. Тэгээ орондоо очиж унтсан. Тэгтээ жоохон айсан гэсэн мэлээ. Босож зүүдэлдэг нөхөр юм бах та. Тийм юм. Гэхдээ одоо миний ойлгосон бол сэрцэн байсан. Тэгээ нэг тиймэрхүү чимээ дуулдаад хаалган дээрээ очсон л гэж би ойлгосон шүү дээ. Амар цагаар яриулчаач. Орж ирсэн тийм. Орж ирээ та түүхээ ярьж. Манай өвөөгийн гэрт нэг ийм үйл явдал боллоо гэсэн. За нэг иймэрхүү мэдээлэлтэй байлээ. Энэ жүжигчин маань залуу жүжигчин те урлагийн гараа эхлүүлээд ерөөс 5 жил болж байгаа учраас айхтар их мэдээлэл бага байлаа. Тэгээд өгсөн ярилцлагуудын тоож гэсэн баг. Гэхдээ сүүлийн үед бол нэг ийм телевиз шоу нэвтрүүлэлд оролцож илээ. Тэгээд тэрэн дээр бол нэг бүгднийг үзээд материалыг орчуулна гэвэл бас нэг өдөр дуусгаар санагдсан учраас. Тэгээд яг богино ярилцлагуудыг нь үзэж байгаа л өнөөдрийн мэдээллүүдийг бэлтгэжлээ. За нэг ад царай л гэдэг шиг л тийм л царайтай залуу тий өнгөнүүдтэй өндөр хамартай. Та ямар зах суралтай байлоо. Тийм зах суралтай. Би хаана бол тасархай амтан байна уу нэр. Би бол анхаараад жоохон хамхан залуу юм болов уу гэсэн шүү. 5 жилийн туршид гэдэг чинь карьер нь их л хурцтай өсөж байгаа залуу байна тий. 19 онд жүжигчний гараа эхлүүлсэн шүү. Гэтэл зарим жүжигчдод 10 жил болоод ч танигдаагүй яваад л гэдгээс дөөр юм. Тийм. Би тэгээд одоо 30 гарч байгаа гэхэд надад бол жоохон хөгшин хүн юм болов. Яг тийм амар хөгшинч бол биш л зүгээр. Гээ тийм наснасаа жоохон ийм ахимаг харагддаг төрлийн авартай харагддаг. Авартай. Жижиг том үдтэй юм байна. Тийм байлээ. Нүд мөднөөс тэгээд нарийн битсэн байлээ. Мэдээлэл нь орчуулах гэсэн чинь баг үе мөчөр бүгднийг тастаад. Тэгэхээр би ямар та хадад яриад хамар нь одоо ийм байна, нүд нь ийм байна гэдэггүй нэг за нэг арай их яригддаг хэдийг л ярьчлаа. За одоо тэгвэл тэгээд араас найз зохид мохин зүсэн зүйлийнх юм сонсогдох юм байлгүй те. За энэ хүрээ нэвтрүүлэг өндөрлөе. Студид хөтлөгч Чанзаа Амийн хариулагчаар өндрөх нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар архитаа хадгалаа 100 сая эзэн болоороо хадгаламжийн урамшуул тань дахиад зардагдсан байна. Мөн сайхан амьдрах орчин хүмүүст хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн амдаар эм дизайн тавилгааны дэлгүүр хамтран ажиллалаа. Урагшлуулан та бүхэн маань амар зэрэг нэвтрүүлэг аван сонсорой. Түр баяртай. Баярлалаа.